Ором дөрөв үзэгчтэй парламент телевиз төвцийг мэдээллийн хөтөлбөр лав гарагийн дугаараа хүрэхэд бэлэн боллоо. Хөтөлбөрийн эхэнд мэдээллийн хураангуйд анхаарлаа хандуулна. Ерөнхийлөгчийн нэрэмжит сонсогчийн алдар олон улсын тэмцээнд шүүхэн шийдвэрийн гүйцэтгэх байгууллагын 15 албан хаагч оролцож байна. Монгол улс Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудтай дэд бүтцийн төслүүд хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Монгол Ардын намын 31 дахь их хурлаа сонгогдсон гишүүдийн бүрэлдэхүүн анх дугаар баг хурлын хуралдаанаа хийлээ. Нээслийн 2026 оны төсвийн төслийг олон нийтээр хэлэлцүүлв. Бангладешийн ерөнхий сайд асан Хасинад цаазын ял онож. Японы ерөнхий сайдын Тайваны байр суурийн асуудлаар Япон хятадын дипломатууд хэлэлцэв. Хятадын Фужиан Нисхонгос тээвэрлэгч байлдааны хөлөг анхны сургуулилтаа хийв. Монгол улсын ерөнхийлөгч зэвсэгчдийн ерөнхий командлагчийн нэрэмжит сонсогчийн алдар Гардан тулааны олон улсын тэмцээн энэ сарын 18-наас 19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тэмцээнд шүүхэн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 15 албан хаагч оролцож, ур чадвар, бие бэлдар, сэтгэл зүйн бэлтгэлийн хувьд байгууллага олон улсын түвшинд төлөөлөн өрсөлдөж байна. Сонсогчийн алдар тэмцээн нь эрүүл Монгол хүн эх оронч Монгол үндэсний хөдөлгөөн болон үндэсний сөрөн тэсвэрлэх стратегийн зорилготой уялдаж байгааг тус тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэх онцлсон юм. Мөн тэрээр сонсогчийн алдар тэмцээн залуу үед зөв төлөвшил, ёс суртахуун, сэтгэл зүйн дархлаа бий болгох ач холбогдолтой учир цаашид бүх шатны боловсролын байгууллагын биеийн тамирын хичээлд Гардан тулаан өөрийгөө амгаалах урлагийг тусгах саналыг дэмжиж ажиллана хэмээн мэдгдсэн юм. Үндэсний үнэт зүйлээ эрхэмлэн эрүүл чирэг ёс суртахуунтай сэтгэл зүйн зөв төлөвшөлттэй болгон хөгжүүлэхэд чиглэсэн олон үйл ажиллагааны нэг хэсэг болж байгааг тэмдэглэн ирэхэд бас таатай байна. Цаашид хүүхэд залуус зөв төлөвшөл, сэтгэл зүй, бие барилдрын өвдөг шүмүүжил олгох зорилгоор Гардан тулаан өөрийгөө хамгаалах урлагийн нэмэлт хөтөлбөрийг бүх шатны боловсролын байгууллагын биеийн тамирын хичээлийн агуулгад тусган хэрэгжүүлэх талаар Тулааны спортын холбоо мэрэгжлийн клубүүдийн дэвшүүлсэн санал санаачлагыг би дэмжихэд бас бэлэн байна. Сонсогчийн алдар тэмцээнд энэ жил Монгол, Бүгд найрамдах Хятад ард улс, Вьетнам, Казахстан, Узбекистан зэрэг 5 улсын 40 багийн 300 гаруй тамирчин оролцож байна. Тэмцээн Гардан тулаан өөрийгөө хамгаалах урлаг гэсэн 2 үндсэн төрлөөр явагдаж байна. Амжилт гаргасан тамирчид Улаан Брэт малгай олгох юм байна. Тэмцээний онцгой шагнал болох Улаан Брэт малгай нь бие бэлдэр, ур чадвар, зориг төвчээрээр бусдаас ялгарч төрөл тус бүрийг тэргүүлсэн нэг тамирчинд олгох нэр хүндтэй шагнал юм. Үүнээс гадна тус тэмцээнд дараах номинацуудыг шалгаруулна. Үүнд шилдэг шүүгч, шилдэг дасгалжуулагч, тулааны төрөл, уран зоригтой туулагч, өөрийгөө хамгаалах төрөлд шилдэг ур чадвартай тамирчин. Харин нийт нийлбэр дүнгээр тэргүүлсэн багт Монгол улсын ерөнхийлөгчийн нэрэмжит шилжиж явах цом мөнгөн шагнал гардуулах юм. Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын засгийн газрын тэргүүн нарийн зөвлөлийн өргөдсөн хуралдаан өнөөдөр Оросын улбаны улсын Москва хотноо эхэлж тус хуралдаанд Монгол улсын ерөнхий сайд Зандан Шатар оролцсон байр сууриа илэрхийллээ. Монгол улсын ерөнхий сайд хэлсэн үгэндээ Монгол улс Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын хүрээнд дэд үзэс хот төлөвлөлт эрчим хүч, худалдаа логистик, түнчлэн хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх бодлого баримталж өгөөг онцлов. Тэрээр Монгол улс Аз, Европыг хотбосон тээвэр худалдааны гол гарц болох транзит Монгол улс зорилтын хүрээнд бүс нутгийн түнш орнуудтай хамтран томоохон бүтээн байгуулалтын төслүүд хэрэгжүүлэхэд нээлттэй гэдгийг мэдэгдэв. Эдгээр улс орнуудтай дээд өндөр хүчний харилцан ажилтны хотын нэмэгдэж яриа хэлцэг тогтмол явуулж байгаа нь үүний нэг бодит хэлэл юм. Цаашид Монгол улс Шхабын орчны улс орнуудтай Италийн харилцаантай ажиллагаа өргөжүүлэн хөгжүүлж ялангуяа худалдаа хөрөнгө хүнс хөдөө аж ахуй, нөөцийн эрчим хүч, ажил төвжилт, тээвэр логистик, бомбын дэд бүтц, байгаль орчин ногоо хөгжил, аялал жуулчлал, мэдээллийн технологийн болон хүмүүнлэгийн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорж байна.
Мөн Монгол улс уур амьсгалын өөрчлөлт цөлжилттэй тэмцэх бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй тэр бом мод, хүнсний хангамж аюулгүй байдал, үндэсний хөдөлгөөнүүд Монголын төдийгүй бүс нутгийн экосистемд эерэг нөлөө үзүүлэх тул Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх сонирхолтой байгаагаа ерөнхий сайдын зүгээс зохон тэмдэглэсэн юм. Засгийн газрын тэргүүний хувьар тэрээр Монгол улсын нэгдсэн улсын байгууллагын цөлжилттэй тэмцэх конвенцийн оролцогч талуудын 17 дугаар баг хурлыг 2026 онд өөрийн улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөж буйг танилцууллаа. Улмаар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, усны нөөцийг нэмэгдүүлэх, газрын дороотлыг бууруулах шийдлүүдийг хэлцэх энэ чухал арга хэмжээнд Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудыг өндөр түвшинд өргөн бүрэлдэхүүнтэй оролцохыг уриалсан юм. Монгол Ардын намын 31 дэх их хурлаа сонгогдсон баг хурлын гишүүд анх дугаар хуралдаанаа өчигдөр орой хийлээ. Тус хуралдаанаар Монгол Ардын намын удирдах зөвлөлийг шинжилэн баталсан юм. Шинээр бүрдсэн Монгол Ардын намын удирдах зөвлөлийн гишүүнд нийт 39 хүнийг нэр дэвшүүлсэн байна. Тэдний 40% нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байгаа юм. Тус хуралдааны дараагаар намын удирдах зөвлөлийн гишүүн засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Бям цогт, дэд дараагаар улсын их хурлын гишүүн Уянга Манта нарыг сонгосон байна. Монгол Ардын намын баг хурлын анх дугаар хуралдаанаар зохион байгуулалттай холбоотой 3 асуудал хэлэлцлээ. Шинээр бүрдсэн удирдах зөвлөлийн гишүүдийг танилцуулбал Монгол Ардын намын орон тооны нарийн бичгийн дараагаар Инхбаатар, Пүрэв даваг, Цэлмүн, Залбаяр, Мөнгөн чимэг нарыг томилов, харин орон тооны бус дараагаар Сумья Узар, Чойжил сүрэн, Мөнх сайхан нар томилогдсон байна. Удирдах зөвлөлийн гишүүдэд ерөнхий нарийн бичгийн дарга Содбаатар, ерөнхий сайд Зандан Шатар, Бат Эрдэнэ, улсын их хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Батчаргал, засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Бямб цогт, ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Үйлс Төгөлдөр, хотын дарга Нямбаатар байна. Харин улсын их хурлын гишүүдээс Булган туяа Наранбаатар, Ундрам, Инх амгалан, Отгон баяр Мэнд сайхан, Бат амгалан Ганбаатар Тэмүүлэн, Уянга, Номин, Мантга үүрийн туяа хэрлэн гисэн гишүүд байгаа юм а. За тэгвэл сайднараас Инхбаяр Батцэг, Батшуугар нар сайднараас багтсан байна. Харин нийслэлийн иргэдийн урлагийн төлөөлөгчөөс Б Ануужин байна. Социал-демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Жавзан Дорж байна. Мөн ерөнхийлөгчийн тамгын газрын захиргаа санхүүгийн газрын дарга Бат Цэцэг, мөн улсын их хурлын гишүүн асан Хүрэлбаатар Цогцолмоо, Оюун чимэг, ерөнхий сайдын зөвлөх Инх цул нар томилогдчихэ. Сонирхолтой Монгол Ардын намын удирдах зөвлөлийн хамгийн залуу гишүүнээр 31 настай Жавзан Дорж тодроод байна. Тэрээр аюулгүй байдал судал, кибер аюулгүй байдлын чиглэлээр докторийн зэрэг хамгаалсан. Монгол Ардын намын эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч, залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг юм. Шинээр томилогдсон Монгол Ардын намын дарга Учрал тус хурлаар ямар ч тохиолдолд сөрөг хүчинтэй хамтрахгүй гэдгээ зарлалаа. Тэрээр хариуцлага нэргээ над дээр ирэх учир гар нийлж ажиллах хүмүүсээ өөрөө сонгоно гэсэн юм. Монгол Ардын намын нарийн бичгийн даргаар Содбаатарыг улиран томилох саналыг Монгол Ардын намын дарга гаргаснаар дэмжигдлээ. Ингэснээр Содбаатар намын гал тугааг улиран барихаар болов. Тэрээр өнгөрсөн 2024 оны 7 дугаар сараас эхлэн Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа юм а. Эрдэнэ тус хуралдааны үеэр баг хурал дүрмийнхээ дагуу удирдах зөвлөлийн гишүүдийг томилдог. Ялсан намын дарга нь ерөнхий сайд байна гэдгийг нарийн тодруулж хяналтын дүрмд өөрчлөлт оруулсан. Намын дарга хинтээ хэрхэн ажиллахаа өөрөө сонгож шийднэ. Намын дарга өөрөө удирдах зөвлөл, ерөнхий нарийн бичгийн дарга болон нарийн бичгийн дарга нарыг сонгодог. Гэхдээ энэ намын дарга бүх асуудлыг шийднэ гэсэн үг биш. Бид үндсэн хуульдаа том өөрчлөлт оруулсан. Парламентыг холимог тогтолцоон шилжүүлж улсын хурлын гишүүдийг 126 болгосон. Үүний гол зорилго нь олон намын тогтолцоо арчлал олон ургалч үзлийг дэмжих. Хэрвээ бид намаа бодож сонгуульд ялахыг хүссэн бол сөрөг хүчин цөөнтэй байхыг бодно. Гэхдээ улс орныхоо эдийн засаг, арчилсан нийгмийн бүтцийг хөгжүүлэх бодлого баримтлсан гэв. Хэд хэдэн сонгуульд намаа ялгаж чухал нөлөө үзүүлсэн гэж яригддаг. Улсын хурлын дарга асан амар уйсгалан удирдах зөвлөлийн гишүүн Багтаагүй намын дотоод асуудал эмзэг хэвээр байгааг бас л харууллаа. Нийслэлийн засаг даргын тамгын газраас төсвийн тухай хуулийн дагуу нийслэлийн 2026 оны төсвийн төслийг олон нийтэд танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг төсөлд тусгах зорилготой нийслэлийн 2026 оны төсвийн төсөл хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт 9 дүүргийн иргэд иргэний нийгмийн байгууллагууд бизнесийн төлөөллөөс гадна хотын удирдлагууд оролцож төсвийн өөрчилсөн тооцоо, санхүүжилтийн чиглэл, хөрөнгө оруулалтын тэргүүлэх салбаруудыг танилцуулсан юм. Хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн зүгээс дэд үтц хот төлөвлөлт, орон сууцчлуулах төслийг дэмжих, гэр орооллын бүтцийн нийтийн үйлчлэгээ, инженерийн шийдлийг эрчимжүүлэх шаардлагатайг онцолж байлаа. Мөн сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, анхан ба дунд шатны төрийн байгууллагын үйлчлэгээ, хүн сурталыг бууруулах, татварын ачааллыг хөнгөвчлөх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, орчныг сайжруулах зэрэг
саналууд төлхөө гарчээ. Хотын иргэд төсвөн зөвхөн барилга байгууламж гэлтгүй иргэдийн амьдралын чанарт шууд нөлөөлөх бодлогын өөрчлөлт хийхэд чиглэх шаардлагатай гэж үзсэн байна. Нийслэлийн засаг даргын орлогч амар төвчний танилцуулснаар нийслэл нийт 4.3 тэрбум төгрөг төлөвлөрнө. Энэхүү их усврээр дараах бодлогыг дэмжихээр төлөвлөжээ. Тухайлбал төр хувийн хвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хотын эдийн засгийн төлөлт, гэр орооллыг орон сууцруулах хөтөлбөр, агаар орчны бохирлыг бууруулах төсөл, нийтийн тээврийг шинжлэх, нийслэлийн холбоос замуудыг шинээр байгуулах, хотын автозамын төвчрлийг бууруулах цогц арга хэмжээ, сургууль цэцэрлэгийн байрлал, өмнөх онуудын дуусаагүй хөрөнгө оруулалтыг гүйцээх, нийгмийн суурь үйлчлэгээний хүртээмжийг нэмэгдүүлэх гэсэн чиглэлүүд багтжээ. Хотын удирдлагуудын тайлбарснаар 2026 оны төсвийн бодлого нь эдийн засгийн төлөлт, дэдвүцийн шинжилэл, иргэдийн үйлчлэгээний чанар гэсэн 3 үндсэн чиглэлд төвлөрч байгаа юм. Монгол улсын 2026 оны төсвийн тухай хуульд нийслэлийн төсвийг батлахдаа орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн санхүүжилтийн 42.6 тэрбум төгрөг байхаар төсөвсөн байна. Энэхүү сангаас олох 42.6 тэрбум төгрөгийн 9/4 хуваарлж иргэдийн хамгийн хэрэгэлттэй байгаа төсөл хөтөлбөрүүдэд зарцуулахаар төлөвлөсөн байна. Үүнд сургуулийн өргөтгөл, дэд үтцийн хэсэгчлэн шинжилэл, орчны аюулгүй байдлын ажлууд багтах боломжтой гэж албаныхан мэдээллээ. 2026 оны төсвийн төслөөр Улаанбаатар хот дэд үтцийн шинжилэл үйлчлэгээний чанар, орон сууцруулалтын хөтөлбөрүүдэд төлөвлөсөн бодлогыг баримталж байна. Олон нийтийн оролцоотой хэлэлцүүлгийн шийдвэр гаргалтад иргэдийн санал бодлыг тусгах төсвийн ил тод байдлыг хангахад чухал алхам боллоо. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн хуралдаанаар Монгол улсын санаачилсан хөдөөгөө охид эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай тогтоолыг батлав. Дэлхийн хүн амын 43% нь хөдөө орон нутагт амьдарч байна. Тэдний тэн хагас буюу 1.7 тэрбум охид эмэгтэйчүүд байгаа эдээч доктортой хөгжлийн 5 дахь зорилго зэрэг гендрийн асуудлаарх бүх нийтийн зорилго, хөтөлбөрийн хэрэгжилт удаашралттай хангалтгүй байгааг гадаад харилцааны яамнаас мэдээлсэн юм. Тухайлбал Бээжингийн тунхаглал үйл ажиллагааны хөтөлбөрийн 30 жилийн ойлтголд дурдсанаар хөдөөгийн эмэгтэйчүүд ядууралд ихээр өртдөг. Тэдэнд нийгмийн хамгаалал, төрийн үйлчилгээ, боловсрол, эрүүл мэндийн үйлчлэгээний хүртээмж бага байх, ажил эрхлэх, орлого олох боломж хязгаарлагдвал байна. Мөн үн өсгүй гэрийн болон асаргааны ажлыг ихээр хийдэг. Ахуй амьдрал нь байгаль орчны доор байдал, өөр амьсгалын өөрчлөлт зэрэг эмзэг өртөмтгий байгааг дурджээ. Иймд Монгол улсын төлөөлөгчид хөдөө алс нутаг арлуудад амьдарч буй охид эмэгтэйчүүдийн нийгмийн амьдралыг сайжруулах, шийдвэр гаргах түвшиндх тэдний эрх тэгш тодорхой хувь нэмэр бүхий оролцоог хангах, бүх нөхцөлийг бүрдүүлэхийг төрийн бус байгууллага, бүх талд уриалсан заалт өгөхлөлийг тусгаж, хөдөөгөн охид эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай тогтоолыг батлуулсан байна. Монгол орны баруун хязгаар Увс аймгийн Давс сумын Боршоо боомт Ховд аймгийн Үн цумын хилийн став баг сургууль нээлээ. Тус багийн баг сургууль нь засгийн газрын 2024-с 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын чөлөөт хүс болох, хот хөдөөгийн боловсролын чанарын ялгааг аярлах, малчдын хүүхэд эцэг их асран хамгаалагчийн дэргэд боловсрол эзэмших боломжийг бүрдүүлэх зорилгоор эхэлж буй ажил юм. Хүүхдүүрт тэгш хүртээмжтэй боловсрол олгох зорилготой багийн баг сургууль төслийг боловсролын яам нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн санаачлагаар хаан банкны санхүүжилт дэмжлэгтэй хил хамгаалах ерөнхий газар болон бусад хувийн хвшлийн байгууллагын оролцоотой хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд ажилтнад орсон дээрх 2 сургууль нь 75 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд барилгын зураг төсөл, барилгын ажлыг хил хамгаалах ерөнхий газрын харьяа нэгж байгууллагуудын мэргэжлийн баг хийж гүйцэтгэсэн байна. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан боловсролын яамны санаачлагаар хувийн хвшилтэй хамтран 2027 он гэхэд төв суурин газраас асалсан 60 орчим багт баг сургууль байгуулж, бага насны болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг өөрийн гэртээгээ ойр сургууль суралцах боломжийг бүрдүүлэх юм. Өнгөрсөн сард албан ёсоор нээлттэй хийсэн Physical Asia олон улсын хүчний сорилтын шоу нэвтрүүлэгт Монгол, Бүгд найрамдах Солонгос улс, Япон, Тайланд, Турк, Индонез, Австрали, Филиппин улсын баг тамирчид эх орноо төлөөлөн оролцсон билээ. Энэхүү шоу нь 2023 онд цацагсан Physical 100 цувралын өргөтгсөн бүсийн хувилбар бөгөөд олон улсын хэмжээнд үзэлтээрээ тэргүүлж шоу нэвтрүүлгийн салбарт жишиг тогтоосон бүтээл болж чадсан юм. Харин өчигдөр уг шоуны эцсийн шатны 3 дугаар дугаар цацагдаж ялагч баг тодров. Хүч чадал, төсвөр төвчээр, авхаал цамбаа, багаар ажиллах чадвар зэрэг хүчний биеийн хязгаарыг мэдрүүлсэн олон төрлийн сорилтуудад өрсөлдсөн багуудаас Монгол улсын болон Бүгд найрамдах Солонгос улсын баг тамирчид финалийн шатанд шалгарч үлдсэн бөгөөд Монголын баг тамирчид 2 дугаар байр эзэллээ. Олон улсын тайзнаа Монгол хүний биеийн чадах, сэтгэлийн хат, багаар ажиллах ур чадварыг харуулсан үндэсний багийн бүрэлдэхүүн Монгол улсын Арслан, Орхонбаяр, Холимог Тулаанч, Инх Хөрвөл, 3 эсрэг 3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Дөлгөөн, гар бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчин Ханц Сүрэн, циркийн уран нуграач Монгол улсын гавьяа жүжигчин Лав Гочор, жудогийн үндэсний шигшээ багийн тамирчин Адья Сүрэн нар багтсан бөгөөд эх орноо төлөөлөн амжилттай оролцлоо. Та бүхэн дотоод үйл явдлын мэдээ хөрвөлээ. Одоо үргэлжлээд олон улсын мэдээнд анхаарлаа хандуулна.
Арамтрыг үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. За Бангладешийн ерөнхий сайд дасан Шейх Хасинаг тус улсын шүүхээс хүндрэлтний эсрэг гэмтрэг үйлдсэн хэрэгээр цаазын ялгаанасныг даваа гарах зарласан байна. Түүнийг өнгөрсөн жил болсон оюутны бослохын үеэр дэгдсэн Үүмэн самууны үеэр жагсагчдын эсрэг хүч хэрэглэхийг зөвшөөрч бослохыг хүчээр дарах тушаал өгсөнтэй холбогдуулан цаазын ялгаанах шүүхийн тогтоол гарчээ. Залан нийтийн эсэргүүцлийн жагсааллыг дарах үеэр 1400 хүн амиа алдсан нь шүүхийн шийдвэрт гол нөлөө үзүүлсэн байна. Бангладеш улсын засгийн эрхэнд 15 жилийн турш байсан өдгөө 78 настай Шейх Хасина нь уг бослохын улмаас 2024 оны 7 сард албан тушаалаасаа огцроход хүрсэн билээ. Түүнийг хөрш зэрэгэлдэх энэтхэг улс руу зогтсны дараа Нобелийн их тайвны шагналт Мухаммед Юнус төр засгийн газрын тэргүүнээр томилогдсон юм. Прокуроруудын зүгээс түүнийг бослохын үеэр олон зуун хүний амьд хүрсэн эрэгт буруутгасан бол Шейх Хасина бүх хэргийг үгүйсгэж шүүх хурлыг нэг талыг барьсан улс төрийн сэдэлтэй болсон гэд шүүхийн шийдвэрийн тогтоолыг үл ошиж байгаа ч. За шүүхээс мөн одоогийн байдлаар 90 сурвалжлагдж байгаа дотоод хэргийн сайд асан Асадузаман хан Камалд цаазаар авах ялгааносон бол шүүх хуралд өөрийн биеэр ирж оролцож гин бурууга хүлээсэн цагдаагийн дараагаас нь Чодури Абдулла Аль Мамунд 5 жилийн хорих ялгааносон байна. Бангладешийн эрх баригчид Хасина Камал нарыг шилжүүлэх ухийг энэтхэгээс шаардсан бол орогнол олгосон энэтхэг улсын зүгээс хийсэн мэдээлэлд Хасинад яллах дүгнэлтийг урьдчилан төлөвлөсөн байсан хэмээн онцолжээ. Сонирхуулахад Бангладеш улсад цаазаар авах ялыг дүүжлэх замаар гүйцэтгэдэг байна. За Тайвантай холбоотой Япон улсын ерөнхий сайд Такаичи Санагийн хийсэн мэдээлэлтэй одоо холбогдуулан Япон хятадын хооронд зөрчил үүсэж байгаа үед хоёр улсын ахлах дипломатч нарын уулзалт Бээжин хотод мягмар гарагт явагдлаа. За Японы гадаад хэргийн яамны Аз 70 орнуудын хэрэг эрхлэх газрын дарга Канаи Масаки, Хятадын гадаад хэргийн яамны Азийн орнуудын газрын дарга Лю Чинсу нар болон бусад албаны хүмүүсийн хүү уулзалт хэлэлцээнд оролцсон бөгөөд Японы дипломатч Канаи Масаки уулзалтын дараа хийсэн богино мэдээлэлтэй Хятадын талыг иргэдээ Япон руу аялахыг татгалзахыг уриалсан энэхүү уриалгыг няцааж за тус улсын аюулгүй байдал муудаагүй гэж мэдэгдсэн бол Хятадын дипломатч Лю сэтгүүлчдэд хийсэн мэдээлэлтэй хэлэлцээний үр дүнд огтхонч сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлжээ. Мөн өдөр болсон Хятадын гадаад хэргийн яамны ээлжид хэвлэлийн хурлын үеэр яамны хэвлэлийн төлөөлөгч Маонин Хятад Японы ахлах дипломатчдын хэлэлцээний талаар мэдээлэл өгсөн байна. Хэлэлцээний үеэр Хятад улс Японы ерөнхий сайд Санаи Такаичигийн тайвны асуудлаар хөдөө хатгасан ташаа мэдээллийн талаар дахин Хятад улс хатуу эсэргүүцлээ илэрхийлж байгааг мэдэгдэж Санаи Такаичигийн хэлсэн үг нь олон улсын хууль болон олон улсын харилцааны үндсэн зарчмыг зөрчсөн, дэлхийн 2 дугаар дайны дараах олон улсын дэг журмыг ноцтой эвдсэн, нэг Хятад зарчим болон Хятад Японы харилцааг тодорхойлдог дөрвөн улс төрийн баримт бичгийн үзэл баримтлалтаа илт зөрчилдсөн гэх зэргээр эсэргүүцлээ илэрхийлж улмаар Японыг уг буруу мэдээлэлээр нэн даруй эргүүлэн татаж Хятадтай холбоотой асуудлаар маргаан дэгдэхээ зогсоон бодит үйлдэлээр алдаагаа засахыг шаардаж байгааг онцлон тэмдэглэжээ. За Хятадтай холбогдлолтой өөр нэгэн мэдээллийг хүргэе. Энэ сарын ихэр ашиглалтад орсон Хятадын Тэнгисийн зэвсэг түвшний 3 дахь нисэх онгоц тээвэрлэгч Фужиан хөлөг онгоц далаа тэнгисдэг хаанхны сургуультай хийж гүйцэтгэсэн байна. За Хятадын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ талаар мэдээллээ. За Синхua агентлагийн мягмар гарагт мэдээлснээр Фужиан хөлөг онгоц бусад хөлөг онгоцны хамтаар далайн дасгал сургуульд хамрагдаж J35, KJ600 зэрэг байлдааны сөнөгч болон тагнуулын ардарын төрөл бүрийн нисэх онгоцуудыг хөөргөж буулгах олон дасгал сургуулилт хийгджээ. Энэ хүү одоо тээвэрлэгч нисэх онгоц тээвэрлэгч Фужиан хөлөг онгоц нь 11-р сарын 5-ны өдөр анх ашиглалтад орсон юм. За Фужиан хөлөг онгоц нь хөлөг онгоцны давцангийн хөөрөх талбайгаас нисэх онгоцын хөөрөлтийг хурцсагч цахилгаан соронзон катапультаар тоноглогдсон Хятадын анхны нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоц гэгдэж байгаа юм. За Фужиан хөлөг онгоцны анхны сургуулийн талаарх бичлэг мэдээ сурвалжлах нь Хятадын цэргийн хүчийг харуулах зорилготой байсан бөгөөд сургуулилт хизээ хаана явагдсан талаар мэдээлэг байна. Сүүлийн мэдээг хүргэе. Даваа гарагт Франц улсад айлчилсан Украины ерөнхийлөгч Володимир Зеленский энэхүү ажлынхаа үр дүнд Украин улс Францаас ойрын 10 жилийн хугацаанд 100 гаруй Рафале сүнөгч онгоц, за мөн дрон болон агаарын давталгаанаас хамгаалах систем, за бусад цэргийн тоног төхөөрөмж худалдаж авахар болсон талаар мэдэгдлээ. За Франц ерөнхийлөгч Эммануэль Макронтой Элисийн ордонд хийсэн уулзалтын дараагаар хийсэн хамтарсан хэвлэлийн баг хурлын үеэр талууд
энэхүү одоо маш чухал гэрээнд сарам жижигт гарын үсэг зурсан талаараа мэдэгдсэн юм а. За Эммануэль Макрон мэдэгдэлтэй Франц, Украин улсууд ирэх 10 жилд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хамарсан хоёр талын хамтын ажиллагаагаа бэхжүүлж, за мөн Франц улсаас Украинд үзүүлэх дэмжлэгэн цэргийн салбарт төдийгүй иргэний болон эдийн засгийн салбарыг хамарна гэд энэхүү хэлэлцээрийг хоёр орны харилцаанд шинэ ахиц авчирсан хэмээн онцолсон байна. Та бүхэндээ гадаад мэдээ хүргэлээ анхаарлаа хандуулсанд баярлалаа. Төвцөг мэдээллийн хөтөлбөрийн өнөөдрийн дугаарыг өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяр таа.